Энэ сарын 5-наас эхлэн Монголын хэсэг сурагч оюутан залуус хамтран бид юу хүсв нэртэй аяныг зохион байгуулад байгаа. Энэ аяныхаа хүрээнд оюутан залуусын дунд санал асуулга явуулж мөн Монгол улсын ерөнхийлөгч болоод намын дарга нарт өргөх бичиг барихаар төлөвлөд байгаамаа. Хүүхдийн тоглоомшгоо болчихсон өнөөгийн төр болоод засгийн газрыг хин дуртай нь шүүмжилж ажилт нь үнэлэлт дүгнэлт өгдөг болчихлоо. Энийг ч аргагүй юм. Өнөөдрийн байдлаар залуучууд оюутнууд сурагчид дуу хоолойгоо нэгтгэн төр засгаас амлалт ардчлал хоёрыг нэхэж байна. Тэрээр амлсан амлалтандаа хүрдэггүй нам засгуудын баталгуудыг ч шатааж төрийн тэргуунд ямар нэгэн дохио өгнө гэдгээ мэдгдсэн юм. Эрхэм ерөнхийлөгч танаа 20 жилийн өмнө яг бид нар шиг 27 намтай байхдаа тийм ээ ардчлалын төлөө журмын нөхцөлтөөгөө тэмцэж байхдаа та өнөөдөр яг энэ нийгэм энэ ардчлалыг хүсэж байсан уу? Яг үүнийг мөрөөдөж байсан уу? Тэгвэл өнөөдөр тодруулгын болохоор өнөөдөр тэр хүний мөрөөдөж байсан ардчлалд хүн амынхан насан турш хүн амынхан 51% нь архинаас бүрэн хамааралтай болсон байна шүү дээ. Тэгвэл энэ ардчлал хүн амынхан 40% нэн ядуу гэдэг англиад нь орсон явж шүү дээ. Өнөөдөр энэ ардчлалд Монголын хүн ам одоо Монгол улс маань дэлхийд авилгалын индексээр өдрөөс өдөрт ухарч шít. Ийм ардчлал байж болох уу? Ийм шудраг улс зүйлүүд Монгол цэцэглээд байхад та өнөөдөр яагаад зангарахтай байж чадахгүй юм бэ гэж бид нар асуух гэдэг. Яагаад зангарахтай байж чадахгүй юм? Таны хэлсэн болгон яагаад өнөөдөр хэрэгжихгүй, биелэхгүй юм бэ гэдгийг асуух гэдэг. Тэгээд хоёрдугаарт нь улс төрийн намуудын дарганараас асуулах асууж байгаа. Монгол ардын намын дарга Батуулд, Ардсан намын дарга Алтанхуйг, Монгол ардын хувьсгалт намын дарга Инхвэр, Иргэний зураг ногоо намын дарга Инхбат, бусад улс төрийн намын дарга нараа танай нам ард түмэндээ үйлчилдэггүй, эх орондоо үйлчилдэггүй гэдгийг би асуумаар байна. Бидний залуучууд асуумаар байна. Өнөөдөр эх орондоо ард иргэдтэй үйлчилдэг юм бол, ард түмэндээ үйлчилдэг юм бол улс төрийн нам гишүүнчлэхгүй байх ёстой. Гишүүдэд үйлчилдэг юм бол тэр 178 гишүүнээс магадгүй тэр бусад гишүүдээс улс төрийн тэр 76-гаа та нар сонгодог болоо. Бид нэр өнөөдөр тэр өөртөө үйлчилдэг ард иргэдтэй гишүүдэд үйлчилдэг байж өнөөдөр бид нэр бити сонголт хийх гээд бидний өмнө бити та нар өөрсдийгөө тулгаад бай. Та нар бол өнөөдөр цөөн гişүүдэл гэдгийг бид хэлэх гээд. Энэхүү бид юу гэсэн аянд нийслэлийн болоод орон нутгийн нэлээд хэдэн оюутан залуусын холбоод хамтран ажиллаж байгаа бололтой юм блэ. Тэрээр энэхүү аяныхаа хүрээнд нийгмийн олон талд үйл ажиллагааг зохион байгуулах, оюутны байгууллагуудтай хэлэлцүүлэг хийх, үйл ажиллагаанд оролцсон залуусын санаа бодлоос гарсан үр дүнг хэлэлцэн арга замыг нь тодорхойлох, цаашлаад нийгмийн олон талд салбарын асуудлууд тэдгээрийг шийдвэрлэхэд оролцох, нөлөөлөх, салбар бүрт тулгамдж байгаа асуудлуудыг хөндөн ил тод болгох зэрэг зорилтуудыг тавин ажиллаж байгаа юм байна. Залуусын дуу хоолой улсын эдгээр залуус мөн өөрсдөө ардаа ямар нэгэн нам хүчний байгууллага байхгүй. Залуу хойж үе намчрах бодлоос чөлөөлөх хүсэлтэй байгаа гэдгээ ч хэлж байлаа. Яг үнэсээс хоёрд нь мэдээллээ.